Хавцлаас унах гэж байсан Кунжууг дээрийг ашгүй амжин барьж өгнө. Кунжуу бүр сонирн болцсон хамгөлсөн цуваад чихэнд хий юм сонсогдоод нүд харанхуулаад байсан. Химэн хэлэх ба дээргчээс хий юм арсан тухайга хэлж биднийг ямар нэгэн зүйлээр мансууруулсан бололтой. Дээшээ гарч ирэх замд эми ургамал үнэртэж байсан л гэж байна. Гэтэл нөгөө эмнэлгээс орсон Домбамын чинь эмнэлгийн ойрцох парк дээр нам унтаж байдیں۔ Да. Энэ үед чулуучдын тасганы хоёр залуу ирснэ. Домбаминыг бид нар авч явна. Та нар хэрэгтнээ олчоо үстэй. Сүүлийн сануулга шүү. Гэхэд дэшигийн дургу урж юу гинэ? Чи дахиад хэлдэ. Цагдаад сануулга өгдөг чи хэн бэ? Гэд бараг зодолтонгоо л алтлаа. Гэтэл Домбамин сэрснэ. Өвчтөе үнийг гүтгээд л ёс зүгүй юм а. Энтэр гэж үг хайчаал явна. Дэрэг Пунжойр цусны шинжилгээ өгөхөд энтхийн ууланд ургадаг. Бим ургамалгээд мансууруулах үйлчилгээтэй ургамал гэдэг нь тогтоогдох ба бодоод үзтэл хэдэн цагийн өмнө хакер Бакус тараагаад байсныг гэнэт санаж тэр Бакуст албаар бим ургамалд шингээсэн байсныг ойлгодог. Кунжу энтхийн цагдаа нар дотор урагч байна. Ер нь цаашдаа болгоомжтой байхгүй бол болохгүй юм байна л гэж байна. Маргааш нь бим цагдаагийн газрын дарга манай энтийг дуудаж уулзаад та хэд чинь яагаад байгаа юм бэ? Тэр мантай гэж итгээд хэрэгэ хүлээсэн байхад яагаад Домбаминыг гүтгээд байгаа? Бид нар та нартай чадхаар хамтарч ажилласан өөр яалах гэсэн гэд их л ууртай байна. Дэрэг бохимдож энэ арлыг чулуучдын тусгааныхан эзэгж байгааг мэднэ. Домбаминыг хамгаалсан гэд тэр үгэн юу өгнө гэж байна. Гэхэд цагдаагийн дарга за чи зүгээр байгаарай. Би чиний талаар сонссон. Чи Америкт байхдаа аюугаа гүтгсэн гэвэстэй. Ясмин дээр дүүгээ хүчинсэн үнэн чи өөрөө байсан гэж сонссон. Гэд аваа ичтیں۔ Бүхэл бүтэн цагдаагийн дарга хүн байж миний араар олсон мэдээлэл чинь ердөөл энэ үү? Болж байна. Ажил хүлээлц хүртэл энэ миний хэрэг гэдгийг анхаар. Химэн гараал явлаа. Дарга Дэрэг мөрдөгч маш аимшигтай хүчирхийллийг давж гарсан. Энэ бүхнийг та дараад байвал танай харал жинхнээсээ баларх байх шүү. Химэн Кунжуу хатуухан хэлээд гарна. Гэтэл Дэрэг рүү Америк дахь дарган залгаад Дэрэг буцаад ирээ яг одоо. Гэмт хэрэгтэн баригчаад байхад улаарлаа гэд маш их гомдол ирсэн. Чи эндээ хурдан ир. Чи бол Америк цагдаа шүү. Гэд бахаар нь Дэрэг уурлан би энэ хэргийн ард заавал гарнаа. Өөр ярих зүйл алга гээл таслалаа. Энэ үдээ шиг хурж ирээд чулуучдын тосгоны санхүүгийн баримтуудыг харуулах ба энэ нөхдүүд тосгоныхноороо чулуу урлал хийлгүүлж жилд хэдэн тэрбумаар нь олдог. Абас шашны өргөл барьцанд сард хэдэн зуун саяар нь олдгийн байна гэдгийг олж мэддэг. Энэ үзүүрээ өрлөө бүр битүү дудлага нэгэн зэрэг орж ирээд энэ дэнгичийн тент тэгж ийн гих мэтээр учир зүггүй баахан дудлага өгөөл эхэлж байна. Бодвол чулуучдын тосгоныхон цагдаа нарыг залхаан цээрлүүлэх гэж байгаа нь энэ болтой. Бимо цагдаагийн газрын дарга тэргүүн насны руу залгаад сайн байна уу настаа. Танай чи хэргийг ямар тааж хаасан шүү. Ингээд танд өргөө болсон шүү. Гэхэд нөгөөх нь сайн байна. Гэхдээ чи марцсан бололтой. Би ашиг хонжоо арсан бол чамааг наад суудалч нь суулгахгүй л байсан. Энүүгээрээ бид үрд гэр бүл гэдгийг бэлэгдэж байгаа юм шүү дээ. Гэд занал хийсэн маягтай үг сэлснэ нь цагдаагийн даргын зэвүүг хүргээл явчихна. Энэ үед чой туслах бөөх нэрээ дагуулсаар Домбамины гэртэрж ноён тон. Энэ таны маргааш орой Фижи явах тийз. Таныг явах хүртэл бид хоёр энд байж таныг харж чанднаа л гэж байна. Гэхдээ бөө бүсгийн байгаа байдлыг харахад Домбаминээс маш их айжуугаа нь илт байлаа. Нөхөртөө хандаж Домбамин яалтчгүй алуурч юм байна те. Чи мэдж байгаа үстэй. Зүг зүгээр хүн Фижи рүү явна гэж байхгүй штэ. Гэхэд нөхөр нь юу ч болсон бэ маргааш орой хүртэл төвчгэд бидний ажил дууснаа л гэж байна. Сүмбиол охин маань хижээлээ тарж явж байтал булангаас өргөж явсан аав нь гарч ирсэн ээ. Яагаад уцаа авахгүй байгаа? Аав нь уучлах гуйх гээд залгаад байхад гэхэд манай охин миний бит гар хөрвөл шууд шүүхэд өгнө шүү гэсэн чинь нөгөөх нь тэглээгээд юу ч өөрчлөгдөхгүй. Би чиний аав шүү. Чи надаас зүхтэж чадахгүй. Ойлгов уу? Чамгүйгээр аав нь их ганцаардаад байна. Гэж байх үед халамжийн төвийн нэггүй гарч иртэл аав нь утахгүй эргээд ирнэ хүлээж угаарай. Гэд яваад өгдیں۔ Да. Хөрхи охины трама сэтэрч сэтгэл санаа нь эвгүүтэй л явчихна. Дэрэг рүү залгсан боловч утсан авдгүй. За тэгэхээр нөгөө циркус пере тоглоом дээр бухимдлаа гаргаж байтал циркчин нэг сайн өнөдрөөр орж ирээд ахын чамд туслан энтергээд манай охины толгойг эргүүлээл явчихна. Энэ үед хакер нэг шин зүйл олж мэдсэн байх ба циркус пере тоглоомыг хийсэн үний мэдээллийг олж чаджээ. Данч харамсалтай нь 28 жилийн өмнө сургаггүй алга болж. За ингээд ээж рүү залган тодруулга автал талигач хүү маань наад арал дээр чинь байдаг баян айлд цагийн багшаар орсон юм. Тэгсэн наад газрын чинь цагтаа манай хүүг тэднийхээс үнэт идэл хулгайлаад зугтсан гэсэн. Тэр айлын үгэн бэрээ өгтлэн зодож ашгүйгч бас маш их зовоодаг байсан гэсэн. Манай хүү тэндээс зугтах гэж байхдаа тентхийн хүмүүст баригдаад их зодуулсан тухайга над руу яриад тэндээс хойш сургаггүй алга болсон гэсэн мэдээлэл өгдөг. Шимёнсок гэдэг энэ хүн нурууны өвчтөй байсан тухай олж мэдээд энэ хүн Домбамины 3 дахь дүр байж магадгүй гэсэн таамаг төрнө. Яг тэгэхээр тэр дүр нь гарч ирэхдээ байн хүзүүгээ дуугардаг гэдгийг Кунжуу анзаарч. Энэ тэргүүн настын дэшигтэй ганцаарчлан уулзаад "За мэ, энийг ав" гэд юмхөр нь хартал 500 сая воны хадгаламжийн дэвтэр вэ шүү. Таны өглөгцөн таалагч вэ шүү. Оронд нь намайг хамгаална шүү.
Гэхэд тэг нэ. Мэдээлэлээ сайн өгж байгаарай л гэж байна. Чой туслах ирснэ. Настан Шимонсогийг хөнөөж байх үед тэрийг харсан эмэгтэй байсан да. Америк цагдаа тэр эмэгтэй хүү гэдгийг олж мэдлээ. Гэхэд тэргүй настан бүр шок. Дэшиг Квонжу руу залгаад дарга сайн нөгөө өвгөн чинь 500 саяар хахуулдах гэж оролдлоо. Би эднэрийн дотор нь ороод танд чухал мэдээлэл өгч буй. Өмнө гаргасан алдаагаа цайруулах боломж олгооч дээ. Химэхэд Квонжу аюултай санагдвал шууд хэлээрэй. Гэсэн болцолтойгоор зөвшөөрдөг. Дэрэг Голден таймынхныг цуглуулan хурал хийж байх ба Домбамины дотор 3 зан төрх байгаа. Эхнийх нь Омчоггүй хамгийн хэрцгийн. Дараагийнх нь Шимонсог цагийн багш хийж байсан. Харин гурав дахь нь Квонжу даргаыг дуурайдаг эмэгтэй байгаа. Цаг өнгөрөх тусам циркчин болж арга барил нь нарийс саарлаа. Тэр нөхөр маргаашаараа Фижи явахаас өмнө хүн алах гэж оролдох байх. Тэрнээс өмнө барих хэрэгтэй байна. Химээ хүмүүстэй үргийг нь хуваарлж өгнө. Дэшиг тэргүй насныг Сэмэркийн дагаа явсаар нууц рүү нь очиод ажиглалтал. Маньхүр сейф авахч байгаад нэг бичиг баримт гаргаж ирснэ. Зуух руугаа хийгээд гараал явлаа. Дэшиг тэр дороо зуухнаас бичиг баримтыг гаргаад хартал эцэг тогтоох шинжилгээний бичиг байд юм да. Яг энэ үед Домбамины гэрт байгаа бөө бүсгүй мэрэг төлөхийн сууж байтал хүзүүгээ тасдуулж өгнө гэсэн төрөг гарч ирээ үжитэл Домбамын гараал ирж байна. Өө ноёнтон та гарах гэж байгаа мó? Гэтэл өнөөх нь за мэрэг төлөгч нь ямар хөө байна? Бөөнөр өөрийнхөө ирээдүйг мэддэг болов уу? Гэх үед бүсгүй мэдээж айгаал явчихна. Гэтэл нөгөө сүгшиг зэвсгээ гаргаж ирээд бөө бүсгүйг цохиод авч байна. Чамаас бөө бүсгүйн хүү гарч ирээд ээжийг аврах гэсэн ч хүүгэнчээс цохиод авлаа. Энэ үед 112 руу халамжийн төвөөс дуудлага ирж Себиолын алгуулсан тухай хэлэхэд Квонжу бүр шок. Гэтэл энэ үед Себиолыг харсан хүү барилгын гадаа Себиолийн аав ирсэн байсан гэж хэлснээр Квонжу шуурхаа зарлаж мөрдөгчд Себиолийн аавын машиныг зогсоохоор хөдөлцгөнө. Гэтэл энэ үед Себиол хамаг цүнхэнтрээ авцсан зам дээр зогсож байтал Домбамын ирснээр машинд нь суудаг. Борог байхад цов өмссөн сонир юм. Химээ дотроо одоод эргээ артал ард нь хоёр хүний цогц байхыг хараад шок. Дөрсөлөгдөн мөрдөгчд маань Себиолийн аавын машиныг олохоор давхиж байхдаа гэрлэн дөхөн дээр Домбамины машиныг олж харах ба зорчигчийн суудалд Себиол байгааг харснаар машина буцаа эргүүлтэл цагдаагийн машин харсан Домбамын хаазаг ишгэн урд нь байгаа машиныг төлхөн холдуулаад хар ирчээрээ давхиал эхэлнэ. Гэтэл энэ гоо мөрдөгч яасан ч муу жолоовэрдийн Домбаминыг хараанаас алдчихноо. Гэхдээ тэр нөхрийн машиныг камераар шүүсээр яг араас нь яваад иртэл машины орхиод явцсан байх шүү. Хаа очиж Себиол охин эсэм энд байсан ч арын судал дээр нь цус нүжиндээ утгалцсан хоёр хүн байна. Азар амьд байсан учраас түргэн дуудаа байж итэл тэнд байсан өвөө. Наад машины жолооч ч наад барилга руу ч орсон шүү. Химээснээр дээрэг барилга руу яваал орно. Барилгын дотор нэлээд айсан боловч олддоггүй шүү. Хэргийн газрыг сонсч байсан Квонжу арт ч байна холд гэж хэлсэн тулдаа мань нөхөрт арайч сүгтүүлсэнгүй. Омчоггүй Шимонсог чиний дотор байгаа биз дээ. Яасан? Өө чинь чамайг дарамталдаг байсан гэвс дээ. Химэн өдөө хатгаж эхлэхэд мань нөхрийн толгой тарих нь өвдөөд өөртөөгөө тэмцэлдээд эхэллээ. Дэрэг бие барьж дээлсэнгүй. Мань нөхрийг зодож эхлэхэд өнөөхөн зөрүүлээд улсаар боогоод баймилж алдгийн даваан дээр гөмөрдөгч гарч ирээд баруун гар руу будчихдаг. За ингээд Домбамын барилгаас гарan арын гудамжаар зүхтаагаад эхэлнэ. 112-д маань арын гудамжны камеруудыг шүүсээр далайн хүнсний зах руу орохыг нь олж харах ба Дэрэггүй хоёр зах дээр иртэл Домбамын маш их сандарсан байдалтай. Нэг хүн барьцаалцсан мөрдөгчөө намайг авраарай. Би хүн алдсан юм шиг байна. Энтэр гэж байснаа барьцаасан хүнээс судлаж хутгаан бууж өгдөг. Дэрэгч юу гэж зүгээр хав барьж аван согчээсэн аа бууга гаргаад иртэл өнөөх нь зүгээр л намайг алчих. Өөрийгөө хүн алсан гэж бодохоор үнэхээр аимшигтай байна. Гээд жинхэнэ Домбамын гараад ирсэн бололтой. Дэрэг дүүгийнхээ өшөөг авахаар мань өхрийг буудах гэж байсан ч цагдаа хүн болохоор буудаж чадсангүй. Хоосон хий буудаал өнгөрдөг. За ингээд цуудаа алуурчин нөхрийг ашгүй нэг баримтлан авах ба тэр дөрөв хүн алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохоор маш том нотлох баримттай болоод авлаа. Домбамын баригдсан тухай сонссон яа ахлах өөрөм залгаж за настан минь танай хүү хэрэгэ үлээсэн хүсвэл өмгөөлөгч авч болно. Гэхэд нөгөөх нь тэр чин ундахтаа зүүдэлдэг хүн юу байцаалт юу баримчилгаа тэгж арвил танай охиныг би тосгондоо авч зээг чинь ирүүл болох гээд байхад чи ингэж хариу ярьж байгаа мó. Гэхдээ нь яа ахлах бохимдож та төрийн цагдаа үнтэй арай хамаагүй харцаад байгаа юм шүү. Ирж мэдүүлэг өг гээл тасалдаг. Домбамын алуурчин гэдгийг сонссон Бимо цагдаагийн газрын дарга Квонжутай ганцаарчлан уулзаж та нарт итгээгүүд намайг уучлаарай. Чамаас юуг нь хов үннийг гэлэхэд манай нөхөр энд амралтын газар барихын тулд наснаас туслалцаа авсан юм аа. Чадах бүхнээрээ туслая уучлаарай л гэж байна. За ингээд Домбамыныг цагдаагийн газар авчрах үед эндхийн хамаг телевиз сэтгүүлийнхаа ирсэн цуудаа алуурчин баригдлаа гэд бөө юм болж гинөө. Тэргүүн настан айл хэдийн өмгөөлөгч явуулсан нөгөөх нь байцаалтын өрөөнд томорж өгж гин. Домбамын тийм зүйл хийгээгүй. Та нар гэмгүү нэг гүтгэлээ. Энтергэд байхаар нь яа ахлах. Чээно би чамайг мэднэ. Чи багасаа чулуучдын тосгонд өссөн болохоор ингэж байгааг чинь ойлгож байна. Тэгвэл наад нөхөр чинь алуурчин мөн штэ.
10 хүн алсан. Гэ байж итэл гаднаас мэрэгжлийн сэтгэл зүйч орж ирэн алуурчинтай ярилцаж эхэлдэг. За тэгээд Домбомын өөрийнхөө эмгэгийг доолныг хүлэн зөвшөөрж бүх аллагуудаа санаж гисэн тухайга нийнүг уйлж намайг хориод өгөөч. Гарч болохооргүй газар хориод намайг эмчлээд өгөөч дээ. Хэмээн үнэхээр л өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байгаа нь илт байлаа. Сэтгэл зүйч түнтэй нийлэн ярилцаж байгаад олон зан ааштай диссоциатив эмгэгтэй байна гэдг нь тодорхой болдог. Ян дарга түүнд дадлагын зургуудыг нь нэг нэгээр нь үзүүлж байцаалд авч байтал Дэрек уулзмаар байна гэсээр угаад байцаалтын өрөөлөө орж ирснэ. Алив энийг сайн хар. Өөрийнхөө юу хийснийг гэтэл нөгөөг чинь би харж чадахгүй нэ. Гээд уулгнаад бахаар нь хараач мөн новш минь. Чи түрүүн л өөхөх ёстой байсан. Чам шиг новшид хуулийн шүүлтэнд орох эрх байхгүй. Новш минь чамайг би заавал хална. Гээд бөө юм болж байж гарлаа. За ингээд шүүх хурал болтол энэ нөхрийг саатуулах байранд хорхоор болох ба. Домбаны өмгөөлөгч цагдаа нар гар хүрсэн гомдол гарган энтергээд бөө юм бас болно. За ингээд мань нөхрийг төр саатуулах байранд оруулахад тэрүүн настай ирж уулздаг. А гэхдээ харгалзах цагдаа байгаад байсан тул Янсука намайг таньж байгаа үстэй. Авт чинь тус болж байсныг санаж байна уу? Түр гарч бай 5 минут. Гэхэд цагдаа гарч энэ хоёр хоёулахнаа үлддэг. Ач минь чамайг хэрэг өвлөсөн гэдгийг сонссон. Тэглээгээд өвөөгийн алсан хүмүүсгээд илүү дутуу юм ярьсан юм уу? Айж ичгээ мэдгүй тэгж хэлж зүрхлэн гинэ. Худлаа гэж цагдаа нарт очиод хэл. Хэмээн шахчих хуваар нөгөө тал Дэрек Кунжу сая Домбомын хэрэгээ өвлөөж харамсаж байгаа юм шиг уйлж байсан ч нэг л худлаа санагдаад байна. Нүд нь байгаа байдал нь яалтчгүй хэргийг маш сайн мэдэж өөрийгөө дарж байсан. Энэ нөхөрт 4 дахь цааны шин байгаа бололтой. Гэхэд Конжу тэр цааш нь Домбомыныг дөөрөөд байна гэж үү? Хэмээн асуухад үгүй. 4 дахь цааш нь жинхэнэ Домбомын бололтой. Тэр бидний бодож байснаас ч аюултай юм шиг байна. Хэмээн хэлж байх үед саатуулах байрны Домбомын маш тайван хоолоогоор надад бүх хэргийг тохоод ганцаараа эргээс молтрох юм гэж үү? Чи хүн алаа үстэй. Чиний хийсэн бохир үйлдэлүүдийг хилээд өгөх үү? Чулуучдын тосгоны тэнэг амьтдыг мунхруулж үгэнд нь ороогүйг зодож алдгийг үү? Танаа өргөмөлгүй манай аавыг өдөр бүр зодож үхэл түргэснийг чинь үү? Үгүй бол ээжээр минь оролдож намайг төрүүлсэний чинь үү? Би бүгдийг хэлчихв. Аава гэж авд юм да. Чи миний ээжийг нүдэн дээр минь зодож алах үед л би шийдсэн. Энэ новштой аятайхан харьцахгүй бол намаагч гисэн алах юм байна гэж утсан. Тэгээд л чиний дуртай сайн чин дүрийг бүтээсэн. Би өгчвөл хэн чамаас хариугаа авах үлээд. Намайг энэ бүхнийг хэлэхээс өмнө эмнэлэг төрөг. Ойлгосноо аваа? Хэмээн занл хэлж байдаг шүү. Энэд Конжуро хакер залгаад дарга Домбомын гадаадаас нүр ургалтын олон баг зэвсэг захиалсан байна. А гэхдээ нэг л сонирн байна. Цагаан химэл ус сагал гэх мэт зүйл захиж. Химээ элхва Конжу Домбомын хөгшин үний дүрээр эндээс зугтах гэж байгаа бололтой. Гээд Дэрек тэлж байтал дэшиг хурж ирснэ. Дарга нэг хардаа. Тэр өвгний сейфнес олсон юм. Домбомын аав тэр өвгөн юм байна. Эцэг тогтоох шинжилгээний хариу нь энэ байна. Хэмээн харуулдаг. За тэгээд тэр бусдад тусархаг хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байсан Домбомын бол бас нэг дүрнэл байсан байгаа. Жинхэнэ Домбомын бол сая тэрүүн наснтай ярилцсан маш их өшөнзөнгоор дүрсэн нэгэн болж таардаг. Энэ үед Ёнсу залгаад дарга нөгөө бөө бүсгүй хагалгаа амжилттай болсон. Домбомын талаар мэддэг зүйлсээ бүгдийг хэлье гэж байна. Гэхэд директор хоёр эмнэлэг дээр яар ирнэ. Бөө бүсгүй уйлж тэр новшийг та нар яг барьсан биз? Би үнэхээр их айсан. Тэр новш намайг шууд л сүгтээд авсан. Би заллин игээд зугтаж яваад очих газаргүй над шиг хүнийг хүлээж авдаг газар гээд утсан. Намайг бостойгоо танилцуулж их л сайхан юм ярьж исэн. Сунaan чүнгээд хуурамч бурхан залж ядарсан зовсон хүмүүсийн сэтгэлээр тоглодог аратан байгаа юм. Хүмүүсийн өрөнгийг нэмэгдүүлж өгнө гэд булаадаг. Амьдралдаа бөөдөр очиж байгаагүй намайг бөө болгож хүмүүсийн өргөл барьцаар маш их мөнгө олсон. Бимо аршаа нэртэй мансууруулах бодисыг их бурхны аршаан гэж ядарсан хүмүүс дуулгаж тархийг угаасан. Хамгийн аимшигтай нь тэр хөгшин их бурхны дүрд орж насан туршаагүй охидтой бэлгийн харьцаанд ордог байсан. Хүчин төсөө охтууд цагдаа талхих гэж оролдвол зэрлэгээр зодож алдаг байсан. Тэр өчнөө гэм зэмгүй эмэгтэйчүүдийг алсан алуурчин. Химээн хамаг бузар болохыг нь дэлгээл хаялаа. Таан талаараа шүүхтээр хилээд өгөх боломжтой юу? Гэхэд боломжтой. Энэ бүхнийг дэлгэрэнгүй бичсэн тэмдэглэл манай дэлгүүр дээр байгаа. Гэхэд баг мөрдөгч гоо мөрдөгч хоёр тэмдэглэлийг авчирхаар гарлаа. Энэ үед ян дарга залгаж Домбомыг сэтгцэн эмнэлэг рүү шилжүүлэх гэж байна. Гэдгийг хэлэх ба сэтгцэн эмнэлгийн дарга харуул хамгаалалтаа танилцуулж та нар санаа зовлтгүй манайд найдвартай л гэж байна. За ингээд Домбомыг өрөөнд нь оруулж хүлээлгэн өгөх үед сэтгцэн эмнэлгийн дарга нэг бичиг сэмэргэн дамжуулж шүү. Энэ үед дэшиг мөрдөгчтэй нүдийг хариулж байгаад цүнх өгснөө. Боломж олгож байна шүү. Хурдхан гэж хэлээд гарч одно. За тэгтээ дэшиг энэ талаар мэдээж Конжуро хэлэх ба Домбомыг эмнэлгээс орох үед нь барьж аваад илүү хүнд ял онохоор төлөвлөлөө. Эмнэлгийн захирлын өгсөн бичгийг хартал 10 минутын дараа хаалга нэгдэнэ. Амжиж оргоорой. Өөчин чамайг оргуулж байгаа шүү. Хурдхан хөдөлгөө бол хаалтууд буцаад хагдана. Химээ бичсэн байхыг хараад Домбомын орох уу яах уу гэд эргэлзэж эхэлдэг.
Энэ үед Конжо өрөөнийх нь утас руу залгаад Домбамын чи муу арчаагүй хүний сүг. Гимгүү хүний дүрд орж биднийг хуурна гэж санаа юу? Намайг алчиж чадахгүй арчаагүй амтан. Гэх зэргээр албаар хор шарыг нь малтаад эхлэхэд нөгөөгч нь Конжугийн занганд орж тэр дөрөө хуцаа солиод эмнэлгийн байрнаас орохоор болдог. Энэ үед манай мөрдөгчид эмнэлгийн бүх орц гарцыг манж байтал Домбамын гарч ирдгүй шүү. Түүнээс гадна эмнэлгийн тохиол дуурайд эхлэх үед хэрэг бишлээ гэж бодсон хэд маань дутагшаа яваад орох үед Домбамын зөрөөд цонхоор гараад гүйчдэн да. Хаачиж дэшиг манихрыг харсан болохоор ардаас нь даган гүйсэн боловч нэг булан иргэснээ дэшигтэй алцаад эхэлж шүү. Тэгснээ дэшигийн мөрөнд хутга заон намайг барих гэж албаар занг тавьжээ. Муу хогийн новш гэж байснаа дэшигийн нуруу мөрг идэл хаасаагүй хутгалаал эхэлнэ. Хүн хөхтэй яагаад ийм онцгой үнэрттэй болоо. За, ам гуугаачтэй. Чамайг амьд үлдээчих юм билүү? Гэхэд дэшиг битгий хуц новшоо. Дахиж чам шиг новшнуудтай амнасаараа наймаалцахгүй гэж хэлэхэд дэшигийн цээж рүү нь хэд хэдэн удаа гүнзгий дүрээл хаялаа. Тэгснэ хогийн амтэн чинь таксийн цонгуудаа чулуужтын тосгон руу яваал өглөө. Энэ үед Дэрэг Конжо хоёр гүн ирсэн боловч дэшиг маш их цусалтсан байсан ба Дэрэг тандаж мөрдөгчөө тэр өвгөн шин янсагийг алж явах үед танаа ээж санаандгүй харснаас болоод тэр өвгний гарт алуусан юм байлээ шүү. Химэн маш чухал зүйл хэлээд сүүлийн амьсгалаа хураан өөд боллоо. Хэдий нэгдүгээр сизон дээр муухай зүйл хийж байсан ч энэ удаад цагдаа үний үргээ биелүүлж нэр төртөөгөөр хорвоог орхилоо. Зоор хоёрын маань хэд Домбамины суусан таксиг камераар шүүсээр чулуужтын тосгон руу чиглэн явж байгааг нь олж тогтоодог. Энэ үед пак мөрдөгч гоо мөрдөгч хоёр чулуужтын тосгоны үүдэнд ирсэн боловч тосгоныхон бөөнөрөө цугларсан цагдаа нарыг оруулахгүй л гэж байна. Тэгснээ бүр нэг залуу өөр дээрээ бензин асгаад урдах юм бол өөрийгөө шатаан энтергээд шантаажлаад эхэлд юм да. Тайвширцгаа бид тэргүүн насны чинь баримтлах зөвшөөрөлтэй. Оруул. Гэхэд та нар зайлцгаа. Бидний дунд ясынхаа бол гадныхан зайлцгаа гэд бүр оруулах шинжгүй вэ шүү. Цагдаа нар ингээд орж чадахгүй гүлийгээ байж итэл Дэрэг Конжо хоёр ч хүрээд ирнэ. Өвгөө хаана байна? Гэхэд тэр өрөөнд залбирал үлдэж байгаа гэсэн. Химэн заасан ч Конжо хоолойг нь сонсоо үзтэл тэргүүн насны олооноос шал өөрхөн байт юм да. Тэр биш байна. Хуурамч байна. Домбам инж биш байна. Тэргүүн насны нууц өрөө мүзийн дор байдаг гэж дэшиг хэлж байсан. Тийшээ очие. Химэн явах үед мань тэргүүн настай маань хамгал мөнгө төгрөг. Бижиг баримтуудаа цүнхлэн зугтах гээд байж идэм да. Гэтэл Домбамын гараал ирж байна. Сүнс гарсан юм шиг болчихын. Тэр эмнэлэгт насаараа хатна гэж бодоо юу. Гэхэд Домбамина минийхүү 50 бай. Би аав чинь шүү дээ. Энтэр гэхэд өнөөх чинь одоо чамтай тооцоо бодноо л гэж байна. Дөрсөлгдөн пак мөрдөгч тэргүүн насны лөөрийн баримтуудыг өөрсдөд нь үзүүлэхээр өгтөл нөгөөд чинь энийг харснаа хоорондоо хоёр хуваагдаад явчихна. Саяхан тосгоны хамгаална энтэр гэж байсан хүмүүс мөнгөө лөөрдөөсөн гэдгийг сонсоод хоорондоо барилцаж яваад эхэлдэг шүү. Хөрхий. За ингэж байхдаа нэг нь гал тавьснаар тэнд битүү галсаад эхэлнэ. Дэрэг Конжо хоёр нууц хөрөөлөө яваа ортол өвгөн Домбамын хоёрын аль нь ч байсангүй. Шатаж өгөх гэж байж л энэ нөхдөөд эндээс явахгүй. Энэ бол бурхны газар гэд дэмийрээд өгдөг шүү. За ингээд онцгой байдлынхаа ирж галыг унтраах үед Дэрэг залбирлын өрөөлөө явж ороод манихрын багийг хуултал чой туслах байд юм да. Харцгаа. Та нарын хамгаална гэдэг байгаа хүн чинь тэргүүн настан биш. Тэр энд байхгүй. Та нарыг хаяад аль хэдийн зүгтсэн. Та нар түүнд хууртаж байсан. Одоо ойлгож байгаа үстэй. Хэмээн хэлэхэд нөгөө нөхдүүд чинь ойлгож байгаа ч юм уу бүү мэд. Энэ үед босод цагдаа нар нэг өрөөнд баахан насан туршаагүй охтыг хорьсон байхыг олж харах ба. Энэ охтууд дунд яахлахын зай өхөнчөөс байх бөгөөд хөөрхим нь уйлдсан ээж гарч болохгүй гэсэн. Надаас болж ээж ингэж байгаа юм. Гэх нь өрөвдөлтэй. Манай мөрдөгчд маань хоёр хоёроор хуваагдан хэрэгтнүүдийг хайж эхлэх ба эндхийн мөрдөгч хэлж байна. Энэхүү орхон аягдсан хүүхдийн сувлил байдгийн. Тийшээ явсан байж магадгүй. Гэхээр манай хоёр хүүхдийн сувлилийн ойролцоо өртөл Конжууд багийнхан дурсамж орж ирэх ба Домбамын яагаад Конжуг дуурайгаад байдаг шалтгааныг олж мэдлээ. Конжу 12 доо автобусд ороод хараагаа алдах шахаад энэ сувлил хэвдэж байхдаа Домбаминтэй анх танилцж байж л дээ. За тэгээд эндхийн азсах шиг ааштай сувлагчаа сайн энэ хоёр ой дөндөр зүхтааж байснаа гинэт сандаг. За ингээд барилгын дотгошоо ороо явж байтал хоёр давхраас Домбамины хоолойг сонсдог. Гэтэл нөгөөгч нь өвөөгөө биш аавыгаа үлдсэн. Чи онцгойлон хүмүүсийг тамалдаг байсан. Энэ мөг гэрлийг нууцаар асаасан гээд миний ээж нь нурууг авах юмгүй ташуурдж байсан биз дээ. За ингээд насаараа нүгэл үлдэж олох хуасан ганж донтой өвгөнгө нэгмсэн нөгөө ертөнц рүү явуулахаар хоолойг нь боомлаалах гэж байтал манай хоёр ороод ирнэ. Буудмар байвал бууд. Чиний ээжийг алсан өвгөн штэ. Ичихгүй аймгууж байгааг нь хардаа. Дургутмаар биш гэж юу? За алив нэгсмар хоёр тулаа. Бууд гэсэн боловч Дэрэг буудсангүй. Тэнгүү Домбамын хар ирчээрээ зугтсан боловч Дэрэг араас нь хөөж байгаад улаан нүрээрээ таарцгаана. За ингээд манай хоёр нэлээд алалцаж байгаад Домбамын Дэргийг буудах гэж байтал Конжу гараад ирнэ. Би бүгдийг сансан.
Чи бид хоёр энэ нэмлэгт хамт хэвтэж байгаад хамт цухтаасан. Гэхдээ ашгүй нэг санав уу? Тийм ээ, хэцүү үед хамт байсан болохоор чамайг түшгэлж дотоод хүнтэй болсон бололтой. Гэд бахаар нь Конжо, Домбамин чи тухайн үед аав ээжигээ өгүүлсэн жаахан хүү байсан шүү дээ. Өөрийнхөө хэн гэдгийг санаад бууж өг. Гэх үед Домбамины дотор хүмүүс нь нэг нэгээрээ гарч ирэн өөртөө тэмцэлдэл эхэлж байна. Гэтэл энэ үед Дерек мань нөхрийг буудаад авнаа. Мо тэнэг новш. Угаасаа алчиж чадахгүй байж. Хууль миний талд байна. Гэд бахаар нь нууц камер харуулж энд бүгд бичигдсэн байгаа. Одоо чамд зүгтах гарц байхгүй новш минь. Энийг дүүгийнхээ төлөө. Гиснээ гар хөл рүү хэд буудаа наачтیں۔ Тийм ээ ал. Намайг алчих. Гэхэд Дерек би чамайг алахгүй. Чамайг тэгж жаргахгүй шүү. Насаараа шорондоо хатаж хийсэн үйлдэлдээ гимшиж амьдр. Химээлснээр сөвөлд гарсан цувралалгын сэжигтэн Домбамин инхүү баригдаж цагдаа нар маань ашгүй нэг амьсгаа авахтайгаа л боллоо. Бима хотын цагдаагийн дарга онц хүнд цувралалгуучин Бима арлаас баригдсан тухай олон нийтэд мэдээлж цаашид тэдний арал дээр хүүхдийн хүчирхийлэл бусдыг заллах гэмтэргүүдийг маш нухацтай мөрдөн байцаана гэдгээ амлаж байлаа. За ингээд Golden Time-ийн маань том иргэн ард гарч багаараа магшаарж идэнгээ сүүжүүн баг хамт олноороо сайхан өдрийн өнгөрөөлөө. Конжу далайн төрлөгийг харан талигааж канву мөрдөгчийг дурсаа зогсож байтал дээр гарч ирээд би маргааш явах гэж байгаа. Та байгаагүй бол бүх зүйл талаар өнгөрөх байсан. Та маш сайн цагдаа. Шилдэг хамтрагч байсан шүү. Гэхэд Конжу таачвас шилдэг хамтрагч байсан. Солонгост дахиж ирэхдээ хэлээрэ химэн хоёр тишээ салцгаана. Гэтэл удалгүй Чад Дерек дээр ирснэ. Дарга би нэг сонь зүйл анзаарсан. Би Марлын эмнэлэг дотор таныг Конжу даргатай ярих хоорондоо цагаан уцтай залуу би байг харж байна. Яах вэ? Гэх мэтээр сонь юм яриад байсан. Нэг л сэтгэл тэглээд байгаа болохоор танд хэлж байгаа юм шүү. Химээлгүй айн үед Конжу эртэдийн хагцсан хүүхдийн сувил дээр ирээд өөрийнхөө хуучны өвчний бичиг баримтыг хараа зогсож байтал энэ газрыг олно гэж бодсонгүй шүү. Гээд энийг бүсгүй гараал ирж байна. Чи хэн бэ? Алив царай гарвал гэхэд надтай хамт яваач. Чиний сонсгол яаж юм болсныг мэдмээргүй байна. Химэн манай бүсгүйг машинд суулган хөдөлж байгаагаар voice over маань ийхүү төгсөж байна. За ингээд нийт 4 бүлгийг 14 парт болгон оруулсан байна. Энэ хүрээд энэ цуврал маань дуусч байгаа шүү. Удахгүй тааддаг түнэлгээд цоошин гэмтэрхтэй драмаар эргэн уулзцгаая. 16 ангитай болохоор бас 5 парт орох байхаа гэж бодож байна. Аваасаа нийт үзэгчдийн маань 90% огт subscribe дараагүй үздэг юм биш үү? Та subscribe дараагүй бол яг одоо subscribe дараад өгөөрэй. Тэгж байж илүү хурмааван илүү олон гой кинонууд оруулна шүү манайхан. За тэгээд удахгүй дараагийн шинэ цувралаараа эргэн уулзцгаая guys.